боловсрол бүхэн одоо газрын асар их баялагтай байгаа. Дэлхийн одоо газрын баялагаар бизнес хийдэг бүх орны сонирхолд орсон гэж. Ийм тохиолдолд энэ хүн онцлог газар нутаг томтой мал аж ахуй хэлтер манай орн газрынхаа баялагийг өөрсдөө бодлогоороо зардаг болохын тулд тэр өргөн цариг, нарийн цариг гэдэг юм хараад. Нөгөө талдаа бол маш хурдтай эдийн засгийнхаа хөгжлөөр явж байгаа. Дэлхийн эдийн засаг тэргүүл хэмжээнд очиж байгаа урд хурцмаар асар их баялагийг бол хэрэгцээтэй болж ирж байгаа. Тэгэхээр хэрвээ хятад улсад одоо явж байгаа нарийн царигаар ингээд ороод одоо Монгол улсын газрын баялагаар орох юм бол бид нар контролдохгүйгээр шууд гарнаа. Цариг гэдэг нь ерөөсөө болов солих гэдэг юм ингээд одоо технологиуд бол асар олон шийдлүүд байгаа. Цөөхөн монголчууд бид нар баялагаа зарахтаа өөрсдийн канадтай баялаг гэсэн одоо контролтой баялаг гэсэн юм шийдвэр их хурд баталсан юм байна. Тэрийг л яриад байна.